дээр хөнгөөр сургалтууд байдаг гэдгийг та мэдэх үү? За энэ 11-р сард та бүхэндээ онлайн курс сургалтуудыг танилцуулж байгаа. Энэ удаа Canva дээр байгаа курс болон сургалтуудыг танилцуулах гэж байна. За яг өөрийнх нь Canva дээр маш олон followersтэй юм контент бүтээгчдэр байдаг. За эдгээр хүмүүс болон энэ контент бүтээгч чиглэлд мэргэшиж байгаа өөр бусад сургагч нар өөрсдийнхөө хичээлүүдийг Canva дээр бэлтгэж оруулдаг гэсэн. Тэгэхдээ энэ нь Canva-г хэрхэн ашиглах вэ? Canva дээр ерөнхийдөө энэ нөгөө дижитал контентуудыг ямар чиглэлүүдээр яаж хийх вэ гэх мэтлэнгийг Instagram дээр хүмүүсийн нөгөө нэг жижигнэр оруулаад идэг reel ч юм уу те эсвэл энийг хийж сурах зааварчилгааг авахыг хүсэх юм бол нэг гэж хүчээрээ чат руу чи явуулъя гэдэг тэр зүйлсүүдийг чинь бас яг их зарим сургалтууд энэ дээр бас яадаг гэхээр байрладаг гэсэн үг байхгүй юу? За тэгээд ерөнхийдөө бол курс болон lessons буюу хичээл гэсэн ийм хоёр хэсгээс бүрддэг юм байна. За lessons дээр болохоор буюу хичээл дээр болохоор юу ялж ийн гэхээр ерөнхийдөө бол ийм богинохон 10-15 минут за зарим нь бүр 5 минутын ийм богинохон хичээлүүд ерөнхийдөө бол байрладаг. За тэгээд аль дээр нь хичээлүүд нь хоёр янз байгаа. Энэ нөгөө pro гэсэн ийм тэмдэглэгээтэй байх юм бол энэ нь болохоор та нөгөө Canva-г аль биесээр мөнгө төлж идэвхжүүлсний дараагаар энэ хичээлүүдийг үзэх боломжтой бол энэ pro гэсэн ийм тэмдэглэгээгүй бусад ингээд хичээлүүдийг бол та шууд үзэх боломжтой гэж ойлгож болох нэ. За энэс гадна болохоор энэ курс гэж байгаа. За курс нь болохоор юу вэ гэхээр бараг нэг цагаас нэг урттэй юм даалгавартай тэгээд хид хідэн section видеонуудаас бүрдсэн ийм курсүүд бол байд юм байна. За тэгээд эдгээрийг төгснөөр бол та сертификатыг бол хүлээж авах боломжтой. За тэгээ мөн адилхан жишээ нь про тэмдэглэгээтэйнүүд бол Canva дээр аль биесээр мөнгө төлж үзэх бол энэ про тэмдэглэгээ байхгүй хичээлүүдийг бол шууд үнгүүгээр үзэх боломжтой гэсэн үг байна. За тэгээд presentation хийхээс ихсүүлээд Instagram-ийнхаа постыг нөгөө сонирхолтой оруулах, Facebook-ийн постуудыг сонирхолтой оруулах энэ гэл маш олон төрлийн Canva-г ашиглах боломжуудын талаар энэ хичээлүүд дээр бол танд заадаг байх нэ. За тэгээд сургалтынхаа үр дүнгээс ингээ харж болдог юм байлээ. За би энэ курс төгсчих юм бол би аль биесний сертификат хүлээж авах юм бол энэ курс гэсэн төгссөн маань ингээд нэмэгдээд явдаг юм байлээ. За тэгээ нөгөө activity гэж байлээ. За энэ нь болохоор нөгөө энд оруулж байгаа энэ контентуудыг хийхдээ ямархуу байдлаар хийсэн бэ гэдэг байдлаар тий бас ингэж activity гэсэн юм нөгөө зүйлүүдийг бас ингэ оруулж өгд юм байлээ. За тэгээд эдгээр хичээлүүдийг та яаж үзэх вэ гэхээр өөрийнхөө Canva аккаунт руугаа ороод за тэгээд эндээсээгээ more руу ороод энэ design school гэсэн лөө ингээд орохоор эдгээр ингээ контентууд ерөнхийдөө бол байрлаж байгаа. За тийм дээр бас нэрээ нэг тип хэлэхэд мэдээж бүх хичээлүүд нөгөө англи хэл дээр байгаа. Эдгээр та англи хэлгүй ч гэсэндээ энэ Canva дээр байгаа нэг давуу тал байгаа. Тэрний юу вэ гэхээр за энэ дэр ингээ overview дээр болохоор энэ нөгөө хичээлийн тухай ерөнхий мэдээлэл. За тэгээд энэ transcript дээр орохоор энэ хичээлийн нөгөө бүх нөгөө текст мэдээллүүд нь энэ дээр ингээд орсон байдаг. Бүх хичээлүүд дээр орсон байт юм байлээ. Тэгэхээр яг вэ гэхээр энэ Google та энэ харагдаж байгаа зургийн дагуу жишээ нь гар утсан дээрээ Google Translate-ийг идэвхжүүлээд тэгээд Google Translate-ийнхаа англиас монгол руу гэдгийг сонгоод за тэгээд бүр хар аргаар үзэхэд нь штэ энэ зурагт харагдаж байгаачлан яг энэ текстэн дээрээ энэ нөгөө Google Translate-ийнхаа нөгөө камер хэсгийг ингээд харуулах юм бол та ингээд орчуулгуудыг ерөнхийдөө бол харах боломжтой. За тэгвэл энэ дэр зарим нэг ойлгомжгүй Google Translate дээр орчуулгууд гарч ирдэг. Тэгээ энэ юу гэхээр нөгөө бүтцэн өөрөө Монгол өгүүлбэрийн бүтцийг нөгөө англи өгүүлбэрийн бүтц рүү шилжүүлж чинь нөгөө орчуулга хийгдэж байгаа. Тийм болохоор яг нөгөө англи өгүүлбэрийн бүтцийн дараалал энэ нөгөө нэг өгүүлбэрийн бүтц нь ингээд тавигддаг учраас энийг ийм зарим өгүүлбэрүүдний юм ойлгомжгүй ерөнхийдөө бол бас харагдана гарч ирнэ гэсэн орчуулгадна. За гэхдээ ямар ч л байсан ингээд барагцаалаад ингээд ядаж монголоор ойлгосон ч гэсэн та нэг ийм хар аргаар ийм технологийн эсвэл дэвшлэгч гэдэг юм уу мэдгүй ямар юу ч хэлсэн яг уу энэ текстийг нь орчуулад тэгээд энэ хичээлийг нь ерөнхийдөө бол бас ингээд нэг ойлгоод явчих
боломжтой байх нэ. За тэгээд жилийн дараа одоо англи хэл сурсныхаа дараагаар энэ хичээлийг үзнэ гэж хойш нь тавьж агаар хэрвээ өнөөдөр чамд хэрэгтэй бол миний энэ өгж байгаа типийг ашиглаад ч болтгоо өнөөдөр энэ хичээлийг үзээрэй гэж зөвлөмөр байна. За ингээд өнөөдрийн танилцуулга энд хүрээд өндөрлөж байна. За дараагийн хагас өдөр бас нэг дараагийн сонирхолтой онлайн сургалтын системийг та бүхэнд танилцуулах болно. Өнөөдөр суралцаад маргааш туршицгаая. Сараас миний бод өдрийг сайхан өнгөрүүлээрэй.